Байцгаана уу? Та бүхэндээ эзний өдрийн мэнд хүргье. За тэгээд бүгдээрээ Бурхны үгийг бас сонсохоос өмнө дувчхан залбирцгаая. Баярлалаа Бурхан минь, бүх алдар нь зөвхөн танд байх болтугай. Та өөрийн ариун тунгаагцсан тэр агуу хүчит үгээрээ бидэнтэй ярьж бидний хийсэн минь оюун бодол зүрх сэтгэлд та ажиллаж бидний өөрийнхөө үгэнд ойрхон татаач хийсэн минь бас ойрхон байлгаж өгөөч. Ариун сүнсээ та энэ цагийг удирдаарай. Ариун сүнсээ та энэ цагаар дамжуулан үнэхээр чухал ойлголт үннийг та бидэнд мэдүүлж өгөөрэй. Их эзэн Есүс Христийн нэрээр гуйн залбирлаа. Амен. За өнгөрсөн удаад бид нэр 2 дугаар Шимуэл номныхаа 21 дугаар бүлгийн 14 дугаар ишлэл хүрээд зогссон байгаа. За ерөнхийдөө бол одоо Шаул хааны тарьсан балгаас болж Израилийн ард түмэн 3 жилийн турш ган гачиг одоо байсан энэ хэцүү цаг үед Давид хаан маш одоо яаралтай арга хэмжээ авч ган одоо тэр өмнө нь тарьсан хааныхаа балгийг одоо засаж залруулсан. Үүнээс болж одоо ямар хүний буруу одоо үйлдэл, ямар хор уршигтай байдаг вэ гэдгийг бол харуулж 7 одоо хүний бас амь нас одоо ирсэтсэн ийм одоо түүхээр бол өмнөх удаад бол бид нар аялсан байгаа. За ингээд өнөөдөр бас бид нар хамтдаа 21 дугаар бүлгийнхаа 15 дугаар ишлэлээс үргэлжлүүлээд бол суралцах болно. За би та бүхнээсээ өнөөдрийнхөө текстийг уншихаас өмнө нэгэн чухал асуултыг асууя. Та ер нь хэр зэрэг өөрийгөө хайрладаг вэ? Та хэр зэрэг өөрийгөө бас хамгаалдаг вэ? Хэр зэрэг өөрийнхөө амьдралыг боддог вэ? Хэр зэрэг та өөрийнхөө үр зүрхийг хайрлаж хамгаалдаг вэ гэдэг маш чухал тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө бид нар харах юм бол нийгмийг харах юм бол маш их стресс, бухимдал өөрөөс шалтгааллах зүйлсээс болж шүү дээ. Хүн өөрөөсөө шалтгааллах зүйлээсээ болоод ер нь маш их стресстэй, уур бухимдалтай, санаа зовнил ихтэй ийм нийгэм болсон юм шиг ер нь харагдаж байгаа тийм ээ. Тэгэхээр та өөрийнхөө зүрхийг бас хэр зэрэг хамгаалдаг вэ гэж тийм ээ. Өөрийнхөө зүрхийг хэр зэрэг хамгаалдаг вэ? Яг тэгэхээр одоо би ер нь альфа курс манай цуглаан ер нь маш их хийдэг тий. Тэгээд сая сүүлийн 3 дахь өдөр өсвөрийнхөө хүүхдүүдтэй ариун сүнсний хичээлээр үзсэн, ариун сүнсээр хэрхэн дүүргэгдэх вэ гэдэг хичээлээ үзсэн байгаа. Тэгэхээр ариун сүнсний гол хийдэг зүйл бол тэр хүн хэлэхдээ биднийг аз жаргалтай амар тайван амьдраасай гэж хүсдэг гэж. Ариун сүнс. Тэгэхээр хүний зүрх өөрөө зөв явбал, зөв амьдрал бацсахгүй, гавьяат бацсахгүй дуу байгаа. Зөв явбал зөөлөн замбуулан гэж. Энэ юу гэхээр хүн өөрөө Бурхны үгийн дагуу явах юм бол хүний зүрх зөв байж бас амар тайван байдаг юм байна. Хүн өөрөө худлаа ярих үед хүний зүрх сэтгэл одоо сандарлаар дүүрдэг, хулгай хийх үед сандарлаар дүүрдэг. Тийм ээ, буруу зүйл хийх үед хүний зүрх сэтгэл ер нь одоо яг амар тайван байдал нь алдагддаг юм байна. Тэгэхээр хүний зүрх сэтгэл өөрөө хамгийн аз жаргалтай, хамгийн баяр хөөртэй, хамгийн одоо инээдхөр цалигсан хизээ болдог вэ гэхээр Бурхны үгийн дагуу үйлснээр юм байна. Тэгэхээр Бурхны үг өөрөө бидэнд туслахын тулд байгаа юм байна. Бурхны үг биднийг ялалахын тулд биш. Бурхны үг өөрөө бидний зүрх сэтгэл, бидний амьдрал, хувь хүний зүрх сэтгэл амар тайван, аз жаргалтай хэрхэн амьдрах вэ гэдгийг тийм ээ Бурхны үг заадаг юм байна. Бурхны үг буруу зүйлсээс биднийг хамгаалдаг юм байна. Буруу зүйлсээс за чи ингэж л явах юм шүү, ингэж үйлдэх юм шүү гэдгийг заадаг юм байна. Тэгжиж бидний зүрх сэтгэл амар тайван байдаг. Тэгжиж бидний зүрх сэтгэл баяр хөөрөөр дүүрдэг юм байна. Бурхны үгийн дагуу сахиснаар. Яг гэвэл Бурхны үг бидэнд зөв замыг заадаг юм байна. Бидний зүрх сэтгэл аз жаргалтай, амар тайван, аюулгүй байх тэр замыг Бурхны үг заадаг. Тэгэхээр би та бүхнээсээ бас үүнээс улбалаад нэгэн асуултыг асууя. Та хэр зэрэг баяр хөөртэй хүн бэ? Хэр зэрэг та аз жаргалтай хүн бэ?
Та өдрийн 24 цагаа за сэрүүн байх шөнийн 8 цагаа хасвал 16 цаг бид нэр ер нь дунджаар сэрүүн байгаа. 16 цагийнхаа турш та ер нь хэр зэрэг одоо баяр хөөр дүүрэн амьдэрдэг вэ гэж. Хүмүүсийг царайг харах юм бол их ууртай, омогтой, уцаартай тийм хүмүүс юм шиг харагддаг. Автобусанд явж байхад, гудамжаар явж байхад тэ. Тэгэхээр хүний зүрх сэтгэлийг ер нь юу аз жаргалтай болгодог юм бэ гэж. Хүний зүрх сэтгэлийг юу амар тайван болгодог юм бэ гэж тэ. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа уншия. 2 дугаар шимэл 21 дугаар бүлгийн 15 дугаар ишлэлээс би та бүхэндээ уншиж өгнө. Та бүхэн мань дагуулад хараарай. 2 дугаар шимэл 21 дугаар бүлэг 15 дугаар ишлэл. Израиль Филешетийн хооронд дахин дайн дэгдэв. Давид цэргүүдтэйгээ хөдөлж Филешетчүүдтэй тулалдаад эцэж ядарчээ. Гэтэл 300 шекел жингийн хүрэл чадтай шинэ ил зүүлсэн үлэмж биетнүүдийн удам Ишби-Бенов гэх этгээд Давидыг хөнөөхийг санаах. Харин Цэрүягийн хүү Авишэ ирж Давидэд туслан тэр Филешетийг хороожээ. Тэр үед Давидын хүмүүс Израилийн динг бөхөөхгүй тулд та бидэнтэй тулаанд дахин гарахгүй хэмээн түүнд тангаргалжээ. Үүний дараа Гофт Филешетчүүдтэй дахин дайтав. Хушээ хүн Сибехай үлэмж биетнүүдийн удмын Саф гихчийг хөнөв. Мөн Гофт дахин Филешетчүүдтэй дайтаж Бэтлехемийн угуул Ирэ Орогемийн хүү Илханан нь Гад хүн Голиотыг хөнөв. Түүний жадны иш нэхмэлчний гогдогч мод шиг байлаа. Гад дахин тулаан болов. Тэнд өндөр нуруутай гар хөл тус бүрдээ 6 нийт 24 хуруутай ир байлаа. Тэрч бас үлэмж биетний удмын хажээ. Тэрээр Израилыг дормжилсан учраас Давидын ах Шимагийн хүү Йехонатан түүнийг хоров. Гадад байсан үлэмж биетнүүдийн удам болох дээрх 4 ир бүгд Давид болон түүний албат нарын гарт алагдсан юм аа. Яавэ түүнийг Шаул болон бүх дайсныхын савраас аварсан тэр өдөр Давид энэ дууг Яавад зориулжээ. Яавэ бол миний хад, миний бэхлэлт. Бурхан минь, та бол миний аврагч, миний хад хорогдох газар минь, миний бамбай, миний авралын ивэр, миний цайз, хорогдох газар аврал минь хүчирхийллээс намайг авардаг билээ. Магтууштай Яаваг дуудаад дайснуудаасаа би аврагддаг. Үхлийн давлгаа намайг нөмөрч, мөхлийн урсгал намайг давж, үхэгсдийн орны хүлээс намайг цаламдаж, үхлийн өрхнүүд надтай тулжээ. Дарамт зовлон дундаа би Яавыг дуудлаа. Бурхнаасаа тусламж гуйн би хашгирлаа. Дуу хоолойг минь өргөөнөөсөө тэрбээр сонсчээ. Дуудан хашгирахыг минь сонорт нь хүрчээ. Түүнийг хэлэгнэж уурсахад Тэнгэрийн суурьуд ганхан дөргиж, газар жичрэн хөдлөв, хамраас нь утаа олгоодов, амнаас нь түүмэр дүрлзвэ. Асан улайдаж нүүрс ноцов, Тэнгэрийг бүхийлгэн тэрээр бууж ирэв, түнэр харанхуй түүний хөлдөр байваа. Кэрв хөлөглөн тэрбээр нисв, салхин жигүүрээр дүүлж харагдваа. Харанхууг тэрбээр бүрхөвчээ, хурсан усыг, үйлсийг лаврангаа болгожээ. Оршихуух нь Гялбанаас тэгээд оволдсон гарталт нүүрс дүрлжээ. Тэнгэрээс Яавэ хөнгөнөв, дээдийн дээд дуу цуурайтваа. Сумаар харваж тэднийг тарав, аянгаар захиж эднийг нэргвэ. Яавагийн зэмлэл хийгээд хилэнгийн хууль салхиар ертөнцийн суурьуд нүцгэрж тэнгисийн ёроол ил гарчээ. Дэртээ дээрээс гар сунган тэрээр намайг авлаа. Их уснаас тэрбээр намайг татаж гаргалаа. Үзэн ядагсад надаас илүү хүчтэй байсан ч өстөн дайснаас тэрбээр намайг аварлаа. Зовлонт өдөр минь тэд надтай тулсан ч зөвхөн Яавал түшиг минь болсон. Уужим газарт намайг аварсан. Учир нь тэрбээр надаар багтан баярлдаг. Зөв явсны минь дагуу Яавэ ханджээ. Зүйтэй цэвэр гарын минь учир шагнажээ. Яагаад гэвэл би Бурхныхаа өмнө бурууг үйлдээгүй. Яавагийн замыг би сахин мөрдсөн. Журам ёс бүрийг нь өмнөө байлгасан. Зарлиг тогтоол бүрээс нь би хазаагаагүй. Өөсөвгүйгээр би түүний өмнө явсан юм. Өөрийгөө би хилэнцээс хамгаалсан юм аа. Миний зөвийн дагуу Яавэ хариулсан юм, мэлмийнхэн өмнө цэвэр байсан тул шагнасан юм аа. Үнэн журамтанд та инэрл журмаа үзүүлдэг. Өөсөвгүүд нь та
өөсөвгүй ханддаг. Цэвэр ариунд нь та цэвэр ариунаа үзүүлдэг. Гажиж морисонтай нь та хатууд хэрсүү ханддаг. Игэл дарууг нь та авардаг. Ихэмсэг хүн дээр таны харц байж доош дарддаг. Гэрэл гэгээ минь та билээ Явэ. Гээгүүч харанхууг минь арилгадаг билээ Явэ. Таны хүчээр би их цэргийг довтолж Бурхныхаа дэмээр хэрмийг би давдаг. Бурхны зам төгс төгөлдөр Явагийн үг цэвэр тунгалаг. Өөрт нь хоргогчдыг өмгөөлөх бамбай. Явагаас өөр хэн бурхан юм бэ? Бурханаас маань өөр хэн хад юм бэ? Хүч чадлаар намайг хүрээлдэг бурхан замыг минь өөгүй төгс болгосон. Хөлийг минь согооных мэт болгож өөрийг минь өндөрлөг газарт зогсоосон. Хуруу гарыг минь тулаанд бэлтгэдэг тул хүрэл номыг гар минь татнаа. Та надад авралынхаа бамбайг сойрхож таны тусламж намайг агуу болгосон. Та миний алхмыг батжуулсан. Тиймд хөл минь халтраагүй юм. Дайснуудаа мөшгөөд би дарж сөнөв. Даран сөнөөтлөө би эс бутсан. Дөгсөглийг нь би авчиж өндөөхгүй ботлонд ботнэргүү. Үлмий дормон тэд унав. Өөрийг минь та тулаанд хүч чадлаар зэвсгэлжээ. Өөдөөс минь дэгслэн босгосдгийг миний дор оруулжээ. Өстнүүдний минь шилийг та харууллаа. Үзэн ядагцдаа би хэдлээ. Харуулдвч тэд авралыг солов. Хариулж яваа тэдэнд эс дуугарваа. Газрын тоос шороо болгов тэднийг гудамжны шавхаа мэт дэвслэн гიშгүү би. Хүмүүсийн халдлагаас та намайг аварч үндэстнүүдийн тэргүүнээр та намайг томилжээ. Үл мэдэх ард түмнүүд надад бас үйлчлэх ажээ. Гадныхан өмнө минь хулгаж хулмалцдаг. Сонсмогцоо тэд намайг дагдаг. Харийн хөвгүүд хүчин мөхсдөж хориг цайзуудаасаа жичрэн гарч ирдэг. Амьд оршигч Явэ хад минь магтагдаг. Авралын минь хад болсон бурхан та өргөмжлөгдөг. Өшөөг минь авч өгсөн бурхан үндэстнүүдийг миний дор оруулжээ. Дайснаас намайг холдуулж, дайрагчдын дээр өргөмжилж, харгас хүмүүсээс та намайг аварлаа. Иймийн учир үндэстэн олны дунд Яваа би таньда талархна. Нэрийгт нь би магтан дуулна. Та хаанда ялалтын цамхах нь болжээ. Дослон томилсон хүндээ инэрл журмаа үзүүлжээ. Давид болон үр хойчст нь үрд үүнийг сойрхжээ гэсэн байна. Амен. За нэлээд сайхан урт бид нэр ишлэлийг уншлаа. За 15 дугаар ишлэлээс харах юм бол Плешет гэдэг бол газар дундын тэнгисийн зүүн эрэг гэдэг бол Евроазийн яг зааг дээр Турк улс. Турк улс хаана байдаг вэ гэж та бодож байгаа бол Евроазийн зааг гэж. Евроазийн зааг гэдэг бол дэлхийн хүй гэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ Плешетчүүд гэдэг өөрсдөө маш гоё газар амьдарч ирсэн ард түмэн байгаа. Маш гоё шүү. Байгаль, цаг, уур, жимс яг газар дундын тэнгисийн зүүн эрэг дээр амьдарч ирсэн Израильчуудын баруун талд амьдарч ирсэн хөршин гэсэн үг. Энэ Плешетчүүд гэдэг бол ерөөсөө угаасаа энэ Канаан гэдэг нутагт бол амьдарч ирсэн үе удмаараа олон жил амьдарч ирсэн тийм одоо хүмүүс байж таарах гэж байгаа. Тэгэхээр эднүстэй бол энэ Плешетчүүд чинь бол ер нь Израильчуудын мөнхийн дайсан нэг талаас тийм ээ. За ингээд Давид цэргүүдтэйгээ хөдөлж Плешетчүүдтэй тулалдаж эцэж ядарчээ гэж. Давид хаан бол эцэж ядарсан нь яагаад одоо тийм одоо ядрав гэхээр настай болцсон байгаа. Энд чинь одоо цөлөөр маш олон жил яваад эргээд ирсэн 60 гаруй бараг 70 төгсөн ийм одоо настай хүн байж байгаа. Манай одоо Алтайгчийн үеийн Алтайгчээс магадгүй Ахмад одоо тийм хүн байж байгаа. Тэгээд эцэж ядарсан. За гэтэл 300 шекел жин гэдэг бол маш хүнд одоо жинтэй, хүрэл чадтай, шинэ ил зүүсэн үлэмж биднүүдийн удам Ишби-Бянав гих этгээд бол Давидыг яг хааныг бол хөнөөхийг бол санаахсан байгаа юм тийм ээ. Тэгэхээр харин Цэрүягийн хүү Авишэ нөгөө Давидыг маш олон жил дагалсан үнэнч одоо жанжин Авишэ бол Давидэд туслан тэр Плешетийг бол хороосон гэж. Энэ авраг бит бол Плешет одоо энэ хөрш зэргэлдэх тийм ээ одоо дайсных нь ийм хүн байсан байна. За ингээд Давид хаан нас өндөр болцсон учраас
хүмүүс Давидын зөвлөхүүд юу гэж хийдсэн гэхээр 17-гийн төгслийг харвал та Израилийн динг бөхөөхгүй тулд буюу Бурхны хаант засаглалыг бөхөөхгүй тулд та дахиж бидэнтэй битгий дайнд яваарай. Яг гэвэл та байх нь маш чухал юм гэж. Та байх нь маш чухал юм. Тэгэхгүй бол та дайнд тулаанд өргөдөх юм бол бидэрт том ганц хохирол болно гэж. Тийм ээ. Тэгэхээр яагаад Бурхан хааныг тослон томилдог вэ гэхээр тэр ард түмний дунд шодрох ёсыг сахиулахын тулд буюу иш үзүүлэгчдийг Бурхан яагаад илгээж исэн гэхээр ард түмний дунд шодрох ёс үннийг Бурхан өөрийн үгийг сахиулахын тулд болохгүй байгаа хүнд нь үгээ хэлүүлэхийн тулд хааныг тосон томилдог. Хаан хүн болвол Бурханы үгийн дагуу тэр ард түмэн амьдрахгүй байвал үгэлдэг хүн, хэлдэг хүн. Яг гэр бүлийн аав хүнтэй яг адилхан. Ээж хүнтэй яг адилхан. Үр хүүхдүүд нь буруу хийгээд ивэл хэлнэ. Хүүхдүүд нь буруу юм хийгээд ивэл аав ээж нь хүүхдүүдтэй хэлдэг, засан залруулдаг. Тэгэхээр хаан хүнийг Бурхан тэгж үндэстэнд өгдөг. Хаан болно гэдэг үг нь амар хэцүү ажил байхгүй юу? Амар хэцүү ажил. Хүмүүсийнхаа амьдралыг хараад Бурханы үгийн дагуу хийхгүй байвал хилдэг ажил. Маш хэцүү ажил. Хаан хүний ажил гэдэг бол. Тийм учраас хаан хүн гэдэг маш хэцүү боловч маш хэрэгтэй, маш чухал тийм одоо ажил байгаа. Тийм учраас Давидын албатууд нь та одоо дахиж битгий дайнд яваарай. Та байж их нь маш чухал шүү. Та бэжиж бидний хаан засаглал үргэлжилж ингэж явах юм аа гэж, тийм ээ. За ингээд үүний дараа 3 том одоо авраг биетэн буюу Пелешутийн дайн удам авраг биетийн удам бас байсан юм шиг байгаа. Энэ Гов гэдэг, Гат гэдэг энэ овг дотор нь одоо Пелешутийн 5 гол хотын нэг нь энэ Гат гэдэг хот байгаа. Энэ Израильчуудын баруун хөрш маш гоё байгальтай газар амьдардаг. Газар дундын тэнгисийн зүүн талд байдаг. За ингээд 4 авраг том биетээр Израильчуудыг хөнөөх гэж, амьдралын сүрүүлэх гэж ирсэн боловч энэ 4 том хэрийг харъя. Эхнийхийг нь бол Авишэ дарсан. 18 дугаар шүлэг. Хоёр дахьыг нь бол Хушай хүн Себехай дарсан. Тийм ээ? 3 дахь нь 19 дугаар харах юм бол Илханан Голиот гэдэг чинь бас ийм Голиот гэдэг авраг том биетэй нэртэй хүн байж л дээ. Давид хаан 16 настай байхдаа Голиотыг ялсан. Бас дахиад ийм Голиот гэдэг ижил нэртэй авраг биетэй хүн гараад ирж. Тийм ээ? За дөрөвдөх нь 21-р ишлээс харвал Давидын ах Шимагийн хүү гэж байгаа шүү дээ. Йохонатан гэж. Нөгөө Давидын найз Йохонатан биш. Харин ахийнх нь хүү Йохонатан 24 хуруутай тэр авраг биетээрийг хороож ялсан байгаа. Мэдээж энэ авраг биетэнтэй тулалдсан энэ дөрв болвол адилхан авраг биетэй байсан юм а гэж энэ бичгтэйг байна. Жижигхэн биетэй байсан байж таарах гэдэг нь шүү дээ. Бидэнтэй адилхан эгэл жирийн. Гэтэл том дайснууд нь авраг биетэй байсан. Тэр авраг биетнийг арвуулаа нийлээд ялсан гэж хичээ бичгтэйг нь бас. Нэгийн эсрэг нэг барилдсан байна. Үндэсний бөхөр нэгийн эсрэг нэг барилддаг. Эцээш нэг хүн хоёр хүнтэй барилдахгүй үстэй. Үндэсний бөхөр нэгийн эсрэг нэг тулсан, ялсан. Яаж ялсан байх вэ? Тэр авраг том биетэй хүнийг яаж ямар ч ухаанаар бодсон ялах боломжгүй шүү дээ. Гэхдээ энд бол ялсан гэж түүхэнд болсон үйл явдал ялсан. Тийм учраас ингэсэн байна. Гатад байсан буюу Пелешетүүдийн дунд байсан үлэмж биетнүүд, үлэмж гэж байгаа шүү дээ. Үлэмж биетнүүдийн удам болох дээрх 4 эр бүгд Давид болон түүний албат нарын гарт алагдсан юм а гэж. Тийм ээ? Алагдсан юм гэж. За ингээд 22 дугаар бүлэг рүү орох юм бол 1-р ишлэл дээр ингэсэн. Яавэ түүнийг Шаул болон бүх дайсныхын савраас аварсан тэр өдөр Давид энэ дуг Яавэ зориулсан гэж. Магадгүй энэ олон жилийнхаа дараа хаан засаглалынхаа тогтоосны дараа
Магадгүй энэ ололт амжилт энэ бүх зүйлийнхаа дараа Давид хаан энийг бичсэн баг. Давид хаан энэ олон агуу ялалт, агуу нэр хүнд тийм ээ энэ баяр жаргал энэ бүхэн хаанаас ирэв гэж. Энэ бүхэн юунаас өгөгддөг юм бэ гэж, тийм ээ. Зүгээр л Давид хаан ингээд суугаад байж хахад нь бурхан ялалтуудыг өгөөл, урд нь хот байгуулаад, тийм ээ. Гой хот сүндэрлээл. Зүгээр ингээд дайн хийгээгүй хахад нь дайснууд нь гинт үхээл, газар дээрээ үхээл тийм юм болоогүй. Харин Давид энэ болгоны төлөө өөрөө хөдөлмөрлсөн, энэ болгоны төлөө өөрөө явсан, маш их зүйлийг туулсан. Тэр болгоны ард бурхан байдаг. Энийг л бид нар бодох хэрэгтэй. Бурхан маш гайхамшигтай замаар ажилдаг. Буюу яг үнэндээ бол бид нэр өөрсдөө юм бодоод хийгээд байгаа юм шиг. Өөрсдөө сонголтоо гаргаад өөрсдөө юм хийгээл лага боловч энэний цаана бурхан бас давхар ажиллаж идэг. Бүх юмний цаана бурхан байгаа. Бүх юмний цаана бурхан байгаа. Энэ бүгдээрээ сая магтан дууссан. Англим цэцгүүд таны үгээр гэж. Ингээ харахад цэцэг өөрөө ургаад байгаа юм шиг боловч энэний цаана бурхан өөрөө байгаа гэдэг маш чухал. Тэгэхээр Давид ингэсэн байна. 2 дугаар ишлээс харвал Яавэ бол миний хад гэж. Хад гэдэг үг бол энэ бол яруу найргийн шүлэг хэдүүлээ уншиж байгаа, дуу уншиж байгаа. Тэгэхээр хадтай юуг зөвлөсөн гэхээр Яавагийн хүч чадал болоод хамгаалалтыг хадны ард нуугдсан хүн сумаар аравхад хадны ард нуугдсан бол сумаараас халагдаж штэ тийм ээ. Хад бол хамгаалж байна. Тэгэхээр хамгаалалт болон бурхны хүч чадлыг илтгэжсэн. Бурхан бол миний аврагч гэж хэлж байна. Тийм ээ. Миний хорогдох газар гэдэг чинь хорогдно гэдэг нь болохоор юу хэлжсэн гэхээр бурхан ба түүний өргөөг тийм ээ хорогдох газартай зүүрлж исэн байна. Бурханы өргөөг тийм ээ сүм чуулгана. Тэгэхээр хорогдох газар миний бамбай, миний авралын ивэр, миний цайз тийм ээ хорогдох газар аврал минь хүчирхийлээс намайг авардаг билээ гэсэн байна. Ерөөсө бурхан бол энэ бүх зүйл нь болсон гэдгийг хэлж байна. Бурхан бол ерөөсө энэ бүх ялалт бүх дайснуудаас аварсан энэ бүх зүйлийн цаана бол бурхан ажиллаж исэн юм а гэж. Магтууштай Яаваг би дуудаад дайснуудаасаа би аврагддаг гэж байна. Бурханд залбирал дайснуудаасаа би аврагддаг. Тавыг харъя. Энд чи яагаад гэхээр яг энэ маш их дайн дулаан энэ цэрэг ангийн зохион байгуулалттай нөхцөл байдал донд энэ хүн бичиж байгаа шүү дээ. Амьдрал нь дайн дулаан. Тэ үхэл амьдрал нь дайн дулаанаар шийдэгддэг. Тийм одоо түүх нөхцөл байдал бичиж байгаа. Тийм учраас ингэсэн энэ хүн. Үхлийн давлгаа намайг нөмөрч, мөхлийн урсгал намайг давж, үхэгсдийн орны хүлээс намайг цаламдаж гэж. Үхэгсдийн орон гэдэг бол хуучин гэрэн дээр яг энэ үг 65 удаа гардаг. Өгсөн хүмүүсийн очдог газар орон зайг хэлсэн гэж. Тэгээд ерөнхийдөө Библийн одоо энэ үхэгсдийн орон гэдэг энэ ямар газрыг хэлдэг юм бол гэдэг дээр Библийн одоо утга санаа дуу чимээгүй, харанхуй, шороотой тийм газар байдгаа гэж. Библи өөрөө туршилдаг. Үхэгсдийн орны хүлээс намайг цаламдаж, үхлийн өргөнүүд надтай тулсан. Чи амар олон дайн дулаанд орсон байгаа шүү дээ Давид те. Үхэл гэдгийг хэвээр юу гэдгийг нүдэрээ харсан юм байгаа те. Тэгээд энэ хараа 7. Дарамт зовлон дундаа гэж байгаа шүү. Яг маш их зовлон дундаа Яаваг би дуудлаа. Бурханаасаа тусламжгүй биеийн хашгирлаа. Дуу хашгирсан. Тэгтэл бурхан яасан гэхээр дуу хоолойг минь тэр сонссон. Дуудан хашгирах минь сонорт нь хүрсэн. Тийм ээ? Энэ бурхан бол үнэхээр миний залбирлыг бол сонссон. Үнэхээр бурхантай Давид ямар ийм ойр дотн гүн гүнзгий харилцаатай байсныг илтгэж байгаа. Тэгэхээр та бурхантай харилцаагаа гүн гүнзгий болгоё гэж байгаа бол бурхантай маш сайн харилцаж ижил хоёрын харилцаа гүн гүнзгий болно. Хин нэгэнтэй харилцахгүйгээр хоёр бие бинийгээ мэдэх ямар ч боломж байхгүй тийм ээ. За ингээд энэ бурхны одоо хүч чадал, бурхны сүр жавхланг илтгэхийн тулд яруу найргийн хиллэг явж ийн л та. Хамраас нь утгаа олгоодов, амнаас нь төмөр дөрлцөв гэхээр лаг юм луу шиг байгаа зү тэ бидний мэдж байгаа луу шиг тийм ээ. Асан улааж нүүрс ноцов, тэнгэрийг бүхийлгэн тэрвэр бууж ирэв,
Түнэн харанхуй түүний хөлдоор байв гэл те. Одоо юм хүнтэй зүүрлж штэ бурхныг тийм ээ. Хөлдоор байв. Кэрв хөлөглөн нисэж ирэвхээр бурхан ингээл нэг юм онж хөлгөж иж байгаа шиг хүншүүлж тийм ээ. Бурхныг одоо яруу найргийн хэлээр дүрсэлт оруулж ин л та. Салхин жигүүрээр дүүлэн харагдав. Харанхуйг тэрээр бүрхөвчээ гэж юм. Яа. Хурсан усан үлсийг лаврангаа болгов гэхээр нэг хаан хүн яг ингээд хаанчтай яг зүүрлж ин тийм ээ. Оршихуйх нь Галбанаас тэгээд оволцсон галт нүүрс дүрлцлээ. Тэнгэрээс яавай хүнгэнөв. Дээдийн дээд дуу. Дээдийн дээд гэдэг бол бурхны алдар цол, бурханд оноосон алдар цолыг хэлж байгаа тийм ээ. Сумаар харваж за одоо нь 15 нараа Давид хаан гэж байгаа сумаар харваж тэднийг тарав гэж. Уг нь бол Давид хаан яг харваад байгаа шүү дээ өөрөө. Давид хаан яг өөрөө байлдаад байгаа. Гэхдээ Давид хаан миний тэгж харвсан энэ бүхний цаана бурхан өөрөө тэднийг тарав. Аянгаар цахиж тэднийг нэргэв гэж. Тэгэхээр Давид хаан яг энэний өмнөхний хэдүүлээ санаж байгаа бол Шаул хаантай маш том тулаан хийхэд элдэнд үрэгдсэн хүний тооноос ойд залгиулсан хүний тоо олон байв гэсэн байсан шүү дээ. Санаж гэнэ үү? Тэгэхээр бурхан бас тэр энэ байгаль дэлхийг захирдаг гэсэн санаа аянгаар тэднийг захиж нэргэв. Яавагийн зэмлэл хийгээд хилэнгийн хүй салхиар ертөнцийн суурьуд нүцгэрч тэнгисийн ёроол ил гарч ертөнцийн суурьуд нүцгэрч гэж юм. Тухайн үед хүмүүс шинжлэх ухаан хөгжөөгүй байсан учраас дэлхийг энэ одоо дэлхий энэ далаа дээр тогтож байгаа, усан дээр тогтож байгаа. Тэгээд тэр усан дээр тогтохдоо усан дотор юм том урт багнууд байна. Тэгээд дэлхий дээр нь тогтдог байх гэсэн ийм ойлголттой байсан байна. Энэ үед тийм усаас 16 дугаар эшлэл дээр ингэж хэлсэн. За 17 дугаар эшлээс тэртээ дээрээс тэр гар сунган тэрвэр намайг авлаа. Их уснаас тэрвэр намайг татаж гаргалаа. Үзэн ядагсад надаас илүү хүчтэй байсан ч гэж байгаа одоо. За Давидыг үзэн ядаж тийм ээ дайсгансан, алах гэж оролцсон ийм одоо оюун бодол санаатай хүн надаар олон байсан ч зөвхөн яавал дүшигмэн байсан шүү. Зөвхөн бурхан дүшигмэн байсан шүү гэж тийм ээ. За уужим газарт намайг авчирч аварсан гэж тийм ээ. Бурхан энэ юусоо би амьд байгаа нь. Би өнөөдөр амьд сэрүүн мэд мэлтийж байгаа нь. Энэ сайн сайхан аз жаргалтай байгаагийн үндсэн шалтгаан бол бурхан юм а гэж. За ингэсэн тэгээд энд айгүй гоё үг хэлсэн. Одоо манайха энэ үгийг л сайн анзаараарай. Учир нь энэ бүх зүйл яагаад болов? Учир нь яагаад бурхан надад туслаад ив? Учир нь яагаад намайг бурхан аврав? Учир нь яагаад намайг Давидыг ийм агуу болгосон бэ гэхээр тэрээр надаар багтан баярлдгаа гэсэн байна. Бурхан Давидыг хараад багтан баярлдаг. Тэгэхээр энийг бод та зөвхөн өөрийнхөө хүслийг хангаж амьдрдаггүй бас таныг бүтээсэн бурханы өмнө та хариуцлагатай гэдгээ ухаардаг. Та зөвхөн өөрийнхөө дүрмээр амьдарч байгаа юу? Өөртөө таалагдсан юмудаа хийгээл өөрийнхөө сонгосон юмнуудаа үйлдээд харин та бодоод үзээрэй. Та бурханы бүтээл шүү. Ахан дүүсээ. Та бурханы өмнө хариуцлагатай шүү. Бурхан хараа. Бурханыг баярлуулна гэдэг бол бурхан амьд оршихыг хэлж байгаа. Таныг зөв зүйтэй явахыг хараад бурхан баярлдаг гэж та боддоо. Та бурханаас алслагдсан биш. Бурхан тантай маш ойр байдаг. Бурхан бидэнтэй маш ойр байдаг. Та зөв зүйтэй амьдрах юм бол бурхан таныг хараад баярлдаг. Та одоо ачцээгээ үр хүүхдээ зөв үйлдэлийг хараад та яадгүй баярлдаг. Үнэн шударга үйлдэл гаргасныхын төлөө, хичээлээ сайн хийснийхэн төлөө, зөв сонголт гаргасныхын төлөө, тийм ээ? Муу юм хийгээг өгөхын төлөө та хараад баярлдаг. Яг үүнтэй адилхан бурхан Давидыг зөв хараад баярлсан байна. Бурхан сайшаасан. Тэгэхээр та бод таныг та бурханыг хэр зэрэг баярлуулдаг вэ гэж. Бурханы өмнө бид бурханы бүтээл учраас бурханы өмнө бид маш том хариуцлагатай. Бидний хэрхэн амьдарч байгаа нь маш утга учиртай бурханы нүдний өмнө. Тэгэхээр та зүгээр л өөрөө
бүтээгдээл өөрөө амьдралаа бий болгоод өөрөө явж байгаа зүйл гэсэн бас биш. Тэгвэл Бурхан яагаад Давидыг хараад баярлсан бэ? Давид гоё царайтай байсан болов? Давид мундаг баатар байсан болов? Давид бусдаас илүү онцгой төрсөн болов? Давид бусдаасаа илүү мөнгөтэй байсан болов? Давид бусдаасаа илүү нуруу өндөр байсан болов? Бүгдээрээ харъя. Яагаад Бурхан Давидд баярлсан бэ? 21-р эшлэл. Зөв явсны минь дагуу Явэ надад хандсан юм аа. Зүйтэй цэвэр гарын минь учир намайг шагнасан юм аа гэсэн байна. Яагаад гэвэл яагаад Бурхан надад тусалсан юм бэ гэвэл одоо хэлж байна. Би Бурханыхаа өмнө бурууг үйлдээгүй юм. Явагийн замыг би сахин мөрдсөн юм аа гэж. Вау. Бурханы үгийн дагуу тэгвэл Давид амьдрсан юм байна. Бурханы үгийн дагуу Давид явсан юм байна. Тийм учраас Бурхан Давидыг хараад баярлсан юм байна. Бурхан Давидыг тэгж явсных нь учир шагнасан юм байна. Давид Бурханы үгийн дагуу явна гэдэг бол маш их хөдөлмөр шүү. Маш их хичээл зүтгэл. Зүгээр л ингээд байж байгаад бид нар Бурханы үгийн дагуу үйлддэг. Бурханы үгийн дагуу үйлдэнэ гэдэг маш их зориулалт, маш их уншлага, маш их залбирал, маш Бурхантай ойр харилцаатай байсан Давид хаан ямар одоо бүгд нэр харъя. Журам ёс бүрийг нь би өмнөө байлгасан гэж. Журам ёс гэж юу гэлж гэнэ үү гэхээр Бурханы хүслийн дагуу хэрхэн амьдрах вэ гэдгийг бидэрт өгсөн чиглүүлгийг хэлдэг юм байна. Журам ёс гэдэг. Тийм ээ? Байлгасан зарлиг тогтоол бүрээс нь би хазаагаагүй гэж шүү. Вау! Давид хааныг бүгдээр харъя те. Энэ яагаад энэ Давид хаанд Бурхан тусалсан юм бэ гэж. Тэгээд Давид хаан хэлсэн байна. Өөс эвгүүгээр би түүний өмнө явсан юм гэж шүү дээ. Мэдээж Давид хаан алдсан. Мэдээж том гим нүгэл үйлдсэн. Гэхдээ Давид хаан гимшээд Бурхантай эргээд харилцаагаа сэргээсэн байна. Ер нь Давид хааны ихэнх өдрүүдийг харвал нийт өдрүүд мэдээж Давид хаан гим нүгэлтхэн учраас алдаа оноо гаргаж исэн. Гэхдээ Давид хааны туйлын хүсэл, Давид хааны чин ирмэлцэл нь өөс эвгүүгээр амьдрсан. Өөс эвгүүгээр явахыг ирмэлцэж исэн байна, тийм ээ. Тийм учраас 25 дугаар эшлэл миний зөвийн дагуу гэж шүү. Миний зөвийн дагуу Явэ хариулсан юм аа гэж. Тийм үгіз. Мэлмийнхэн өмнө цэвэр ариун байсан тул яасан гэж манайхаа 25 дугаар ишлэл. Мэлмийнхэн өмнө цэвэр ариун байсан тул яасан гэж байна. Шагнасан юм аа гэсэн байна. Үнэн журамтанд та инэрл журмаа үзүүлдэг. Тийм ээ? Үнэн журмаар явж байгаа Бурхны үнэн журмаар явж байгаа хүнд Бурхан яг л тэр замаар л амьдруулна. Яг бол Бурхан үнэн журм учраас. Тийм ээ? Өөс эвгүүд нь та өөс эвгүй ханддаг. Тийм ээ? Цэвэр ариунд нь та цэвэр ариунаа үзүүлдэг. Гажиж мөрөөсөнтэй та харин хатуу хэрсүү ханддаг шүү гэсэн байна. Тийм учраас игэл дарууг нь та авардаг. Давид хаан ямар даруу, ямар игэл, ямар Бурхны үгэнд зориулсан, Бурхны үгийн дагуу цэвэр үйлдэхэд амьдралаа зориулсан, зүрх сэтгэлээ зориулсан хүн бэ гэдэг нь харагдаж байна. 29 гэрэл гэгэм нь та билээ. Тийм ээ? Гээгүүлж харах хүүг минь та арилгадаг билээ. За одоо хэлж штэ. Ийм учир 30 дугаар ишлэл сонин шүү. Таны хүчээр би их зэргийг товтолж гэж штэ. Таны хүчээр гэж. Бурхныхаа дэмээр хэрмийг би давтгаа. Бүгдийн уг нь өөрөө үлдээд байгаа штэ. Бүгдийн өөрөө үлдээд байгаа боловч энд бүхний цаана Бурхан байгаа юм шүү. Бурхан үнэхээр амьд юм шүү. Тийм ээ? Бурхны зам төгс төгөлдөр гэдэг чинь юу гэж нөхөр Бурхны үг бүх бозар булаагаас биднийг хамгаална. Буюу хамгаална гэдэг чинь юу гэж өгөхөр энэ болохгүй шүү, энэ зөв юм шүү гэдгийг хэлж ийн гэсэн үг шүү дээ манайхаа. Бүх бозар булаагаас Бурхны зам төгс төгөлдөр гэдэг чинь юу вэ гэхээр бүх бозар булаа ямыг таны амьдрал тохиолдохгүй гэсэн үг биш. Энэ дэлхий чинь өөрөө бүх тийм нурцсан дэлхий учраас
бүх тийм юмар явахад аль нь зөв бэ гэдгийг л үг заадаг. Тийм юм дотор бид нар амьдарч байгаа угаасаа. Бидний амьдарч байгаа дэлхий, бидний махан бие, сатан гэсэн үндсэн том гурван дайсны дунд бид нар амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр заримдаа бид нар буруу ойлгох гээд байдаг. Бурхан намайг хамгаална гэхээр ерөөсөө муу юм, ерөөсөө дайралт, ерөөсөө уруу татлах сорилтыг л хамгаалаад нэг ийм вакуумд намайг оруулаад ингээл амьдарч болно гэж үгүй. Таны зам төгс төгөлдөр гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр тийм юмны дундуур би ямар шийдвэр гаргаж амьдрах вэ гэж. Тэ? Удлаа ярих сорилт, улгаа хийх сорилт, атаархах сорилт, жөтөөрхөх сорилт, ах トゥ угээ үл хайрлах сорилт, үл уучлах сорилт, тэ? Бидний энэ сэтгэл мэдрэмжээс 9 шидийн юм гарч байгаа штэ. Тэр болгоноос Бурханы үг бол тэр болгоныг яаж зөв шийдэх вэ? Яаж атаархахгүй байх уу? Яаж уучлах уу, тийм ээ? Тэр болгоныг заадаг. Тийм учраас Яавагийн үг цэвэр тунгалаг гэж. Цэвэр тунгалаг буюу бүх ерөөсө талбар дээр, бүх юмн дээр Яавагийн үг чиглүүлдэг гэсэн үг. Өөрт нь хорогчдыг өмгөөлөх бамбай гэж. Тийм үг үстэй тий? Өөрт нь хорогчдыг өмгөөлөх бамбай. Яавагаас өөр хэн бурхан юм бэ? Бурханаас маань өөр хэн хад юм бэ? Хүч чадлаар намайг хүрээлдэг бурхан замыг минь өөгүй төгс болгосон гэдэг чинь юу гэсэн үг гэхээр замыг одоо энэ бид нар бол ингэж Давидыг шулуун замаар явуулж гэж ойлгох гэдэг үгүй. Давид бол хамгийн хэцүү амьдралаар явсан. Дайн дулаан, тэр үдсэн ядалт, ата, хорсол, дайсан, дотны хүмүүс нь урвсан. Яг бид нар одоо юу туулж байгаа бүх юмар явсан. Харин өөгүй төгс болгосон гэдэг чинь Бурхны үгийн дагуу шийдснээр л зүрх сэтгэлд нь амар тайван байж. Бурхны үгийн дагуу сагснаар л Бурхан түүнд сайнаар хариулсан байж. Тийм ээ? Даруй байснаар Бурхан түүнд нэг даруй байдлыг хараад Бурхан түүнийг шагнасан байж. Тийм үгүйс тэ? Хөлийг минь согооных мэт болгож өөрийг минь өндөрлөг газар зогсоосон гэж. Энэ юу гэсэн үг гэхээр амар юм их цадан дээр ямаа гарсан зогссон байж идэг штэ манайхаа. Хажуу талаараа тэр унчмуур гэмээр ийм их цадан дээр ямаа гарсан зогссон байдаг штэ. Санаж гинөө те? Яаж одоо явж идэг гэмээр. Тэгэхээр яах вэ гэхээр хөлийг минь согооных мэт болгосон гэдэг чи юу гэхээр хэр баргийн одоо сорилт, дайралт, уруу татлахад унахааргүй хүч чадлыг бол Бурхан өгдөг юм аа. Бурханы үг тэнд байж идэг юм аа гэж те. Яг худлаа ярих гад байж идэл Бурханы үг бүү худлаа ярих гэж хэлдэг штэ. Тэр чинь яг Бурханы үгийн дагуу би шийдье нэр худлаа ярихгүй байя гэдэг чинь л тэр худлаа ярих сорилтоос л хамгаалж байгаа байхгүй юу? Тэр чинь яг согооных мэт хөлийг минь батбөх болгосон гэж. Тийм ээ. За хуруу гарыг минь тулаанд бэлтгэдэг тул хүрэл номыг гар минь татна. Энийг дайн тулаанаа хэлж чинь бодит. Та надад авралын бамбаг сойрхож таны тусламж намайг энэ одоо энэ ингэж юм л да ерөөсөө. Таны ерөөсөө энэ бүх энэ сайн сайхан минь бол зөвхөн танаас л надад өгөгдсөн юм аа гэж. Тийм ээ, таны тусламж намайг агуу болгосон гэж хэлж штт. Тэгэхээр ерөөсөө энэ бүхний цаана бол Бурхан ажилласан. Бурхан яагаад ажилласан бэ гэхээр Давидыг хараад баярлсан. Яагаад Бурхан Давидыг хараад баярлсан гэхээр өөрийнх нь үгийн дагуу хөрөх юм явсан. Өөрийнх нь үгийн дагуу амьдралаа зориулсан тийм ээ. Тэр маш чухал. За тийм учраас ингэсэн байна. Та миний алхмыг батжуулсан юм. Тиймд хөл минь халтраагүй. Дайснуудаа мөшгөөд би дарж сөнөв. Даран сөнөөдлөө би эс буцсан. Төгсгөлийг нь би авчиж өндийхгүй болох нь бот нэргв. Өлмий дормон тэд унав. Тийм ээ, өөрийг минь та тулаанд хүч чадлаар зэвсгэлсэн. Өөдөөс минь дэрслэн босогчдыг миний дор оруулсан. Өснүүдийн минь шилийг та надад харууллаа. Үзэн ядагстаа би хядлаа. Харуулдавч тэд авралыг ис олов. Хариулж яваа тэдэнд ис дуурваа гэж. Тэ? Энэ бүх ялалт, дайн тулааны ерөөсөө гол ялалт нь том үлэмж биетнүүдийг одоо ерөөсөө яаж ялаад байгаа юм бэ те? Тусгай арга чарга гэж байхгүй. Тийм учраас бидний хийж байгаа бүх юмны ард Бурхан байж идэг юм шүү. Бурхан оршиж идэг юм шүү гэдгийг Давид хаан бол
тэр сүнслэг хараагаар сүнслэг тэр бурхантай харилцаагаар бол олж харсан байна. Тийм учраас 43 дээр хэлсэн газрыг тоос шороо болгов. Тэдний бодомжны шавхаа мэт дэвслэн гიშгүү бий. Хүмүүсийн хандлагаас та намайг аварч үндэстнүүдийн тэргүүнээр та намайг томилсон. Үл мэдэх ард түмэн надад бас үйлчлэнэ. Яа амар гоцтой те. Өөрийнх нь мэдхгүй ард түмэн хурж ирээд үйлчилж шít. Гадныхан өмнө минь хулмалцдаг. Өөрөө бүр гайхаж байна. Ямар сонин те. Надад ямар ч хамаагүй гадныхан хурж ирээд надад хумалцдаг. Сонсмогцоо намайг дагдгал гэж юм. Харийн хөгүүд хүчин мөхөсдөж хориг цайзуудаасаа жичрэн гарч ирдэг. Амьд оршигч яавэ хадмын магтагдаг. Авралын минь хад болсон бурхан та өргөмжлөгдөг гэхээр бурханы сайн сайхнаар хүн ингэж бас амьдарч болдгиймаа гэдэг бол харуулж байна. Тийм үстэй те. Бурханы сайн сайхан гэдэг ямар гоё юм бэ гэдгийг бас боддоор гэрчилж ийн энэ хүн. Бурханы үгийн дагуу амьдардаг хүн ерөөсөө өөрийнх нь мэдхгүй ард түмэн өөрт нь хурж ирээд ингэдэг юм шүү гэдэг ийм одоо бодит гэрчлэл тийм ээ бол харуулж байгаа. Мэдээж энэ бол Давид хааны амьдрал тохиолдсон зүйл л дээ. Бид нар Давид хаан шиг бурхан биднийг хаан болгоно гэж хэлээгүй. Гэхдээ бурханы үгийн дагуу явдаг хүнд тийм ээ бурхан яаж шагнадаг юм бэ гэдгийг бас харуулж байна. Бидэрт өөрсдийн амьдралаар л бурхан шагнана л та. Бидэрт тийм ээ. Тэгэхээр ямар тач бурхан Давид бол ингэж хэлээгүй. Та нар над шиг ингэж явах юм бол над шиг хаан болох юм аа гэж хэлээгүй. Харин бурхан бол үнэхээр өөрийнх нь үгийн дагуу явж байгаа хүнд бол шагнадаг юм биш үү гэдэг ийм гоё зүйлийг бол харуулсан байгаа тийм ээ. За тийм учраас 48 дугаар ишлэлээр бол өшөөг минь авч өгсөн бурхан үндэстнүүдийг миний дор оруулсан. Дайснаас намайг холдуулж, дайрагчдын дээр өргөмжилж, харгас хүмүүсээс та намайг аварлаа гэсэн байна. Тэгээ энэ бүх зүйлээ дүгнсэн иймийн учир үндэстэн олны дунд яавэ тандаа би талархнаа. Яагаад гэвэл бурхан амьд, бурхан өөрийнх нь дагуу явдаг хүнээ харгалздаг юм шүү, хармалдаг юм шүү, хайрладаг юм шүү, халамжилдаг юм шүү гэсэн л санааг бол харагдж байна л та. Тийм учраас нэрийг тань би магтан дуулна. Нэр гэдэг бол бурханыг өөрийг нь хэлж байгаа, бурханы оршихуйг бас илэрхийлж байгаа. Тийм ээ. Та хаанда гэж штэ. Хаанда гэдэг чинь тослон томилсон үнэ хэлж байгаа. Ялалтын цамхах нь болжээ гэж. Ялалтуудыг та сойрхожээ. Тослон томилсон хүндээ инэрл журмаа үзүүлжээ. Инэрл журам гэдэг хүслээ мэдүүлсэн, бурхан хайр халамжаа үзүүлсэн тийм ээ. Давид болон үр хойжст нь үүр түүнийг сойрхожээ гэж. Ингээд харах юм бол та бурханы бүтээл юм шүү. Бурхан таныг өөрийнхөө үгийн дагуу амьдруулахаар бүтээсэн юм аа. Бурханы үг таны амьдралын сайн сайхны дагуу өгсөн юм аа манайхаа. Та амьдралаа өрн таран битгий хийгээрэй. Та өөрийгөө хайрлаарай. Та зүрхээ хамгаалаарай. Таны зүрхийг бурханы үг л хамгаална. Бурханы үг цэвэр тунгаагдсан үг гэж байгаа. Таны зүрх, таны амьдрал таны гарт байна. Давид хаан бол бурханы өөрөө хэлж штэ. Яагаад бурхан надад ингэж туссан юм бэ? Би бурханы өмнө өөсөйгөө явсан. Зарлиг тушаалыг нь би сахисан гэж өөрөө хэлж штэ. Эн чин таны амьдрал таны гарт манайхаа. Та Давид хаан шиг баяр хөөртэй, аз жаргалтай. Тийм ээ? Зүрх сэтгэл чинь штэ. Тийм ээ? Бурханы өмнө зөвхт. Яагаад гэвэл бидний зүрх сэтгэлийг юу бохирдуулдаг юм? Гэм нүгэл. Бидний зүрх сэтгэлийг юу алж хайдаг вэ? Сүрүүлдэг вэ? Гэм нүгэл. Хизээч ариун сүнсний үр жимсэн хайр, дөлгөөн зан, амар тайван, баяр хөөр юмаа гэж хэлдэг. Хизээч бурханы үг бидний зүрх сэтгэлийг сүрүүлэхгүй шүү дээ. Бурханы үг бидний зүрх сэтгэлийг хамгаалдаг. Бурханы үг аль нь зөв бэ гэдгийг чиглүүлдэг. Тийм учраас та зүрхээ хамгаалаарай. Та бурханы үгтэй ойр байгаарай. Яг бол бурханы үг бидний сайн сайхны төлөө өгөгдсөн юм шүү.
Сайн сайхан гэдэг юу гэлж ийнө вэхээр гим нүгэлгүй зөв замаар явах. Бурхантай ойр харилцаатай байхад чиглүүлдэг. Юу нь буруу вэ гэдгийг заадаг гэсэн үг. Бүх нөхцөлд шүү. Бүх нөхцөлд. Бустай харилцаанд эх орон, гэр бүл, чуулган дотор энэ хамаарна. Чуулган гэдэг бол бидний сүнслэг гэр бүл. Бурхны үг бидний зүрхийг эрүүл, элэг бүтэн баяр хөөртэй байлгахын тулд Бурхны үг өгөгдсөн байгаа шүү дээ. Бурхан бидний амьдралд сайн сайхныг л хүсдэг. Тэр сайн сайхан нь харин юу вэ гэхээр хэрхэн энэ аимшигтай дэлхий дундуур зөв амьдрах вэ гэдэгт. Энэ дэлхийд өөрийгөө би алуулахгүйгээр, энэ дэлхийд өөрөө би хулгайлуулахгүйгээр, зүрхээ сүрүүлэхгүйгээр хэрхэн одоо зүрхээ бүрэн бүтэн авч явах вэ гэдэгт Бурхны үг танд туслана. Нэрээ шүү, та Бурхны үгийг уншаад байгаарай. Улам л амьд болно Бурхны үг. Улам л танд ойлголт ухаарлыг өгнө. Сонин. Яг гэвэл хүн бид нар тийм учраас. Тэ? Тэгэхээр та Бурхны үгийг маш сайн уншиж байгаарай. Маш ойр ойрхон байгаарай. Яг гэвэл Бурхны үг бидний бүх амьдралын салбарыг хамардаг юм шүү. Сэтгэл зүй, бусдад харилцаа, найз нөхдөдөө харилцаа, чуулгантай харилцаа, эх орон, нийгэм, ажил хөдөлмөр бүх салбарыг одоо Бурхны үг бол цэвэр тунгаагдсан гэдэг нь шүү дээ. Цэвэр тунгаагдсан, тийм ээ. Тэгэхээр Бурхан бидний амьдралыг хараад баярлдаг байгаасай гэж. Бурхан намайг хараад тэг нэг сая альфа үзчихсэн чинь нэг охин тэгж байна. Таныг юу аз жаргалтай болгодог вэ гэдгсэн чинь ээж дүү хоёрыгоо баярлуулах гинэ. Ээж дүү хоёрыгоо баярлахыг хараад би аз жаргалтай болчдөг гинэ. Тэгэхээр Бурханыг бид нар баярлуулах боломжтой. Тэр нь Бурхны үгийн дагуу явснаар. Тэр нь таны гарт байгаа зүйлс. Таны гарт Бурхны үг байна. Таны гарт Бурхны үг байна. Билээхэн сайхан. Бид Бурхны өмнө Бурхны хүслийн дагуу амьдрахаар бүтээгдсэн шүү гэдгийг л та ойлго. Альфа дээр ийм үг байдаг. Энэ хоёр асуултын хариултыг хүн олох юм бол тэгэл амьдрал би яагаад би энэ дэлхий дээр хизээ төрсөн бэ? Бас яагаад төрсөн бэ гэдгээ олох гэж. Би хаанаас ирсэн бэ? Тэгээ яагаад төрсөн бэ? Тэгэхээр таны зүрх сэтгэлийг амар тайван баяр хөөртэй болгох юм чинь Бурханыхаа үгийн дагуу амьдарч Бурхантайгаа харилцаа холбоотой байх нь чухал. Тэ? Ингээ Бурханыхаа нэрээр бүгдээрээ залбирцгаая. Баярлалаа мөнхийн Тэнгэрлэг эзэн минь, энэ сайхан өдөр, энэ сайхан цагийн төлөө таньда талархъя. Бурхан минь, бид таны үгийг хүсэмжилж, таны үгтэй ойр байхад их эзэн минь та ивэж өрөөж өгөөрэй. Та биднийг хараад баярлдаг байхад та биднийг өөрчлөөч, бидний амьдралыг та шинжилээч. Бид таны үгийн дагуу үйлдэх тэр зориг зүрхийг, таны үгийн дагуу үйлдэх тэр зориулалтыг, таны үгийн дагуу амьдрах тэр шийдвэрийг, таны үгийн дагуу явах тэр алхмыг, таны үгийн дагуу үйлдэх тэр зориулалтыг, тэр хайрыг, тэр өршөөлийг, тэр бүхнийг та бидэнд өгөөч. Бурхан минь, дандаа маш их баярлалаа. Ямар ч хүнд нөхцөл байдал донд таны үгийг л дагах тэр зүрх сэтгэлийг та бидэнд өгөөрэй. Их эзэн Есүс Христийн нэрээр гуйлаа. Амен.